Болор садар хэвлэлийн газрын номын яриа бичлэгийн ээлж дугаар та бүхэнд хүргэх гэж байна. За бид энэ удаа өнгөрч 5 дугаар сард шинээр гаргасан хятадын зохиолч Гуо Шяологийн амргийн яриа номын талаар ярилцах гэж байна. За энэ удаагийн бичлэгийн онцлог нь юу вэ гэхээр бид хоёрын нэг нь уншсан, нэг нь уншаагүй байгаа. За тэгэнгүүт уншаагүй хүний зүгээс яг ийм хавцтай тий хятад зохиолчийн англи хэлээр бичсэн ийм нэг номыг уншихад тодорхой агуулгын ч юм уу тий юу байж болох уу, юу сонирхолтой байж болох уу гэдгийг ингээд таамгаар тий асуулт асуугаад уншсан нэг нь ингээд хариулах байдлаар ингэж явах гэж байгаа. Тэгээд ямар асуулт тавих нь би бас мэдэхгүй. Одоо шинэ номынхаа талаар бас танилцуулах зүгээр тийм. Монгол уншигчдын хувьд Гуо Шяологийн зохиолуудтай харьцангуй танил байж магадгүй. Яагаад тэгэхээр болор садар хэвлэлийн газар агуу санаа гээд жижигхэн одоо авсаархан цуврал номуудтай Гуо Шяологийн хэл гэдэг номыг бол орчуулсан байдаг. Тэр номд энэ зохиогчийн хосуудад зориулсан англи хятад хэлний хэлбэршүүлсэн тойл гэдэг номоос одоо сонгож төвөрлөж авсан хэсгүүдээс бүтсэн байдаг. Зохиолч яруу найрагч Цаан чулуугийн дэлгэрмээ орчуулсан түүний хувьд хамгийн анхны орчуулгын бүтээл нь энэ болж байгаа гэдгээр онцлогтой. Тэгээд ном маань өнгөрсөн 5 дугаар сард яг номын баярын өмнөхөн худалдаанд гарсан байгаа. Тэгээд зохиогчийн хувьд бас онцлогтой. Хятад гаралтай кино найруулагч мэрэгжилтэй ийм зохиолч байгаа. Өмнө нь манайхаас гарсан хороос муур арилгын цагт номын зохиогч Япон залуус кино найруулагч мэрэгжилтэй байсан. Тэгээд философийн хөнгөн эргцүүлэлттэй энгийн pop соёлын номыг бичсэн бол энэ бас түүнийхтэй адилхан философийн хөнгөн эргцүүлэлттэй тэгсэн хэрнээсээ бас хайр дурлал романс сэдвээр би ингэж гаргаж бичиж өгснөөрөө тийм онцлогтой зохиол болж байгаа. Тэгээд мэдээж нөгөө нэг хятад хүний хувьд их британд суурьшаад тэгээд хоёр дахь хэлээрээ буюу их хэлээрээ биш англи хэлээр энэ номыг бичсэн гэдгээрээ бас онцлогтой. Энэ дээр бас нөгөө зохиолын онцлогуд гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар дэлхийн ер нь улс орон болгоны зохиолуудыг уншиж ижил хөгжинэлтэй. Ягаад тэгэхээр тэнд чинь өөр уламжлал, өөр соёл, өөр хэл, өөр сэтгэхүй байгаа. Бид нар дэлхийн ертөнцийг таних гэх юм бол гадаад дотоодын олон ном зохиолыг уншиж ижил мэдэж авна шүү дээ. Тэгэхээр тэрний нэг нь зөвхөн хятад байгаа. Тэрнээс одоо Монгол зөвхөн хятадын зохиолуудыг хэвлэлийн газрууд орчуулж тавиад байгаа нэг үгүй шүү дээ. Энд чинь Япон, Солонгос, Англи, Америк янз бүрийн улсын зохиолууд орж ирж байгаа. Тий одоо жишээлбэл романы цуврал дээр бид нар Аргентинийн зохиолч Хулио Кортасарын номыг ч юм уу чартаг орчуулсан ч гэдэг юм. Ийм байдлаар ингээд бид нар дэлхийн уран зохиолуудын шилдэгүүдтэй ингээд танилцаа явж байгаа. Габриэл Гарсиа Маркс ч юм уу бүгдийг нь л бид нар орчуулж байгаа шүү дээ. Энэ зохиол зөвхөн хятадыг төлөөлөхгүй аав шиг надад санагдаж байгаа. Энэ бол ерөөсөө Азийг дорныг төлөөлж байгаа. Жишээлбэл энэ номон дээр амны бэлэг гэдэг хэсэг байгаа. Тэгтэл монголчууд бид нар амны бэлгээс аштын бэлэг гэдэг те. Амны бэлэгтээ зүг сайхан юм бол аштын ирээдүй сайхан байна гэсэн утгаар шүү дээ. Тэнд те. Тэгмүүд хятадч гэсэн яг тэгж үзэж байгаа байхгүй юу? Өнөөдөр бид нар европчуудтай илүү сайн ойлголцоо, хятадтай илүү амархан ойлголцоо гэвэл магадгүй хятадууд байхгүй юу? Тэр утгаараа энэ хэдийгээр Аз гэдэг зөвхөн хятад биш боловч Азийн соёлыг, Аз хүмүүсийн ойлголтыг гэр бүлийн халуун дотн байдлыг ч юм уу тэр Европод таниулж байгаагаараа энэ бол онцлогтой учраас тэгж явцуурч болохгүй шиг санагдаад байгаа. Амргийн яриа гэдэг номын нэрнээс харахад тийм хайр дурлалын, тийм романс төрлийн зохиолч юм шиг санагдаж байгаа байхгүй. Энэ нэрийг ер нь зохиолч маань өөрөө яагаад өгсөн юм бол яагаад ингэж нэрлэх болсон юм бол гэдэг яг уншигчийн үднээс өөртөө ямар санагдав? Тэгэхээр юм ба зохиогчийн ярилцлагууд дээр бас гардаг. Зохиогч өөрөө энэ ном дээр бас бичсэн байгаа. Тэр нь болохоор Францын зохиолч, философч Ролан Барт гэж хүн байгаа. Ролан Барт зохиолчийн өөрийнх нь амргийн яриа гэдэг ном байдаг. Тэгээд тэр номоос сэдвлээд тэр номтой яг адилхан нэр өгөөд энэ зохиолч маань зохиолоо бичсэн. Тэгээд өөрөө энэ талаар ярилцлага дээр бас дурдсан байдаг. Би ингээд Бээжингийн кино академийн оюутан байхдаа хятадд суралцж байх үедээ, амьдарч байх үедээ би Ролан Бартын амргийн яриа номыг уншсан юм аа. За тэгэхээр энэ хэл сэтгэлгээний ялгаа гаргаж ирсэн байсан. Тэгээд нэрээ би энэ зохиолыг бичсэн гэж аахгүй. Дараа нь өөр энэ хүн чинь англи очингуудаа мэдээж төрлөх хэлний биш юм чи харилцааны ямарваа нэгэн асуудал үүсэж байгаа шүү дээ. Тэрнээс үүдээд гарч ирсэн байгаа юм. Ролан Бартын амргийн яриа зохиолтор болохоор өөрөө нөгөө хятад Японд очихгүй юу. Тэгсэн чинь Франц хонд тий Японд очих чинь хаан цусгийн дунд яваад орчих штэ. Тэнгүүт ингээд ойлгох гэдэг амар хэцүү болоод ирж байгаа штэ. Тэнгүүт маш юм харь мэдрэмж авсан талаараа ингээд биччихэнгүүт миний хувьд тэр Японоос авж байгаа Ролан Бартын харь мэдрэмж Лондон юм аа. Би бол ханзны хүн. Тэгэхээр энүүгээрээ бит хоёр ингээд адилхан болж байна гэж энэ зохиол дээрэж гаргасан байгаа. Тэгээ бодит амьдрал дээрэж ч гэсэн ярьсан байгаа. Зохиогчийн онцлог нь бас өөрөө тэр байгаа байхгүй юу. Юу гэхлээр би primitive writer гэж байгаа байхгүй юу. Энэ ямар утгатай юм бэ гэхлээр би ерөөсөө үтсэн харсан зүйлээ бичдэг. Би emotionally сэтгэл зүйн хувьд эсвэл physically боёо одоо биеийн хувьд ингээд мэдэрсэн туршлагуудаа би ингэж бичиж үлдээсэн гэдэг ч байгаа байхгүй юу. Би түрүүний дурдсан хосуудад зориулсан хятад англи хэлний хэлбэршүүлсэн тойл гэдэг ном байгаа гэсэн шүү дээ. Тэр номоо энэ зохиолч 2002-оос 2003 онд Англид байхдаа амьдарч байхдаа бичсэн өдрийн тэмдэглэлээ харж байгаа л гараар бичсэн тэр тэмдэглэл лаптоп дээр ингээд бичиж аваад шивж аваад би нэг чинь жоохон тэг бүтцийг гаргаад ингээд логикгүй хэлтэй холбоог нь гаргаж байгаа юм бол энэ чинь зохиол юм байна штэ гэд бичсэн байгаа байхгүй юу. Яг тэр шиг амргийн яриач гэсэн одоо ийм өөрийнхөө аудитор ингээд бичсэн байгаа. Угаасаа энэ зохиогчийг хүмүүс ч тэгж хэлдэг, зохиогч өөрөө ч гэсэн тэгж хэлдэг. Би угаасаа үжид тулсан яг тэр юм ал бичиж байгаа надад тохиолдсон юмыг л одоо угаасаа би бичих боломжтой гэдэг ийм философик гэх юм уу өөрийн ийм зүйлээ гаргаж ирээ. Дээрээс нь нөгөө энэ зохиогч одоо өөрийн нөгөө намтраа бичдэг гэж үздэг. Тэгэхээр ном бол яг 8 бүлэгтэй. За эхний 4 бүлэг нь болохоор өрн, дорн, хойд, өмнөд 4 зүг. Яг зүгээр тийм. За дараагийн 4 бүлэг нь болохоор бас зүг. Тэгтээ тэрэн дэшээ дошоо баруун зүүн. Өөрөөр хэлэх юм бол ертөнцийн зүг баруун зүүн өмнөд хойд. Нөгөөх нь болохоор яг би ийшээ баруун гар тал зүүн гар тал дэшээ дошоо гэдгийн зүг байгаа байхгүй. Ингээд 8 зүгээр нэрлсэн байгаа. Тэгээд энэ 8 зүгээ болохоор бас манай зохиолч маань хятадаар нэрлсэн.
За ер нь бол энэ номын онцлог нь бас тийм байгаа. Зарим одоо сая эсээ хэлбэр бичиж жижиг гарч өгөө явсан гэсэн шүү дээ. Тэрийгээ бас герман, англи, хятад гэдээ янз янзаар ингэж хэлж байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр бас л нөгөө зохиогч маань өөрөө Лондонд амьдарсан, Германд амьдарсан, Францад амьдарсан, Австралид амьдарсан. Тийм учраас энэ зохиолч гэсэн нэг бол Лондонд очиод, нэг бол Австралид аялал, нэг бол Хятадд аялал, тэр Шинжээнд очиод зураачд нь яаж ажиллаж байгаа нь тэндээс ингээл баримтат кино хийгээл докторийн диссертацаа бичээл ингээл аялал яваад байдаг. Тэгсэн чинь ерөөсөө өөрөө зохиолч маань яг тэнд амьдарсан, өөрөө герман хэлтэй, тий, өөрөө мэдээж хятад англи хэлтэй учраас энд ингээд бас хэлийг их сүлж бичсэн юм байлээ. Тэгээд ерөнхийдөө ингээ миний ажилласнаар бол нэгдүгээр бүлгүүдээ ингэж нэрлэхдээ хятадын зөвчгийн бэлэгдлийг бас яасан. Нөгөө талаас газар зүйн хувьд яг бас бүлгээр нь бичсэн юм шиг санагдсан. Жишээлх юм бол хамгийн ихний бүлэг нь болохоор өрн буюу баруун байхгүй юу? Яг ингээ хятадаас нууж очиод Лондонд дөнгөж амьдарч эхэлж байгаа хэлж байгаа гэсэн. Тэгэхээр тэр чинь бидний хувьд барууны орн гэж нэрлэдэг шүү дээ, тийм ба. За тэгэнгүүт өмнөд гэдэг бүлэг дээр болохоор өөрөө нөгөө хятадын талаар яриад эхэлж байгаа. Өөрөө зохиолч маань хятадын бас өмнөд хэсэг төрсэн. Хятад өөрөө өмнөд хойд гэдэг чинь бас эрсдэс ялгаатай. Өмнөдөд бол одоо халуун дулаан уур амьсгалтай хүмүүс нь нэлээд их ажиллаж хичээнгүү те жижигтэр бийтэй ч юм уу тэг сэтгүүн хувьд ялгаатай байгаа. Тэгээд баруун хойд гэдэг ирчих юм бол хятад ч нөх хүйтэн амьсгалтай уур амьсгалтай одоо Бээжин те Бэй гэдэг нь одоо хойд гэсэн үг байхгүй. Тэнгүүт ингээ өвөл болдог цаг уурын хувьд ялгаатай хүйтэн газар амьдарч байгаа учраас хүмүүс нэрээ өндөр ч юм уу те ингээд арай одоо сэтгэх хурдаарч баг гэж үздэг юм билээ. Өмнөдийнхнийг бол арай л хурдтай гэж тэгж үздэг байгаа байхгүй юу? Тийм ялгаа гаргаж ирэнгүүт өмнөдийн талаар бичиж очаа. Тэгээд тэр дундаа энэ хүн чинь өөрөө ч гэсэн хятад дотроо өмнөд нутгийн Үнгийн гэдэг нэг далайн иргэн Шанхайгаас урагш одоо бас өндөр хөгжилтэй зүжин бичээ хүн байгаа байхгүй юу. Тэгээд тэр хэсэгтээ Шинжээнд очиж судалгаа хийж байгаа ч юм уу тий. Тэр хэсгээ ингээ бичээ явцсан. За тэгэнгүүтээ хойд гэх тэгэнгүүт зөвчгийн бэлэгдэл гарч ирж байгаа юм шиг санагдсан. Хойд нь одоо мэрэгэн ухааны бэлэгдэл болдог юм байна л да. Тэгэнгүүт тэр хэсэг дээр илүү философи шинжтэй асуудлууд нь яваал тий. Энэ цохол дээр гарч ирж байгаа хятад бүсгүйн одоо англи, герман гаралтай найз залуу нь болохоор ландшафт архитектур гэдэг мөрөжилтэй байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг гадны орчны архитектур хийгээд ингээд цэцэрлэг төрөлн ч юм уу тиймэрхүү барилга байгууламжийн ингээд төлөвлөж одоо ногоон байгууламжийн зураг төсөл гаргадаг тийм хүн байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо байгалыг ингээд хүн өөрөө загварчлах зөв юм уу буруу юм уу? Хүмүүс ер нь ягаад ингээд дандаа утга учирын араас хөөцлөд өгдөг ч гэдэг юм уу те. Эсвэл ингээд гадаадад амьдраад ингээд төрлөх хэлээрээ ярьж чадхаа болоод ирэхээр ч юм уу эсвэл ингээд ганцаард мэдээд ирэхээр хятадаар одоо уу юу ч юм уу нэг үгүй дэх би өөрийгөө алдах, би үгүй болох гэдэг мэдрэмжийг авах гэдэг юм. Энэ нь яг юу гэсэн утгатай юм бэ гэх мэтэр ийм одоо илүү тийм тунгаан бодмоор эргцүүллүүдийг гаргаж ирсэн байх жишээтэй. Бас дүрийн талаар яриа орж ирж штэ тий. Амргийн яриа гэж байгаа. За тэнгууд хятад бүсгүй тий Лондонд амьдардаг тий архитектурч залуу хоёр ингээд бас хайр дурлал ч юм уу ингээ хоорондын харилцааны асуудлууд бас өрнөж байгаа байх. Бас дүр хідэн дүр гардаг вэ? Гол дүр хідэдэг вэ? Чимээ одоо туслахаар ямар дүрүүд орж ирдэг вэ гэдэг тэр. Тий. За гол дүр бол ерөөсөө нэг бүсгүй байгаа. Тэр бүсгүй болохоор өөрийнхөө зүгээс хүүрнээд байгаа. Тэр бүсгүй нэрийг бид нар мэдэхгүй. Тэгээд гол дүрийн бүсгүйн найз залуу байж байгаа дулмаар нөхөр нь болж байгаа. Тэр архитектор залуу байгаа. Тэгээд тэр залуу бас нэргүй. Тэр залуу G гэж бичдэг. Тэгээд энэ зохиолын өрмөц бичлэг нь энэ дээр гарч ирээд байгаа байхгүй. Өнгөрсөн цаг дээр бичээд. Тэгээд чи надад тэгж хэлж үлээ. Тэгээд чи тэгж үлээ гэд ингээд тийм өнгөрснийг дурсан юм шиг маягаар бичигдснээрээ бас онцлогтой. За туслах дүр гэх юм бол залуугийн аав ээжийн дүр гарч ирж байгаа. Тэгээд манай бүсгүйн докторийн судалгааны ажлын удирдагчийн дүр хайлт гарч ирж байгаа. Тэгээд нэг хайлт нэг өрөөний хамтрагчтай байсан гэдэг дүр гарч ирж байгаа. Ер нь төөрөө дохоор олон дүргүү нэлийн гарын 10%-нд багтах дүрүүд гарч ирдэг. Гол дүрийн бүсгүй ер нь нэг хэзний газар оронд очиж амьдэрсэн, ажилласан, сурсан, хийсэн бүтээсэн талаараа ярьсан. Зарахсан байна энэ дэр тий. Манай бүсгүй болохоор эхлээд Хятадаас Лондонд очиж байгаа. Тэгээд ер нь бол буцаад хизээж Хятадд очихгүй гэсэн бодлоор очиж байгаа. Тэгэхээр Хятадд тэр хүнд юу ч байхгүй. Аав ээж хоёр нь хоёуланаас арцсан. Ер нь тэр нэг нийгмийн хүлээснээс ангиж гэсэн хүсэл бас гарч ирж байгаа юм одоо хиттийн улс төрийн онцлог байгаа. Нийгмийн онцлог байгаа. Тэгээд ер нь бол би ингээд дэлхийн эмэгтэй болох хүслээр би энэ дэр жина гэдэг ингээд бичсэн байдаг. Дэлхийн хэлээр ярьдаг. Дэлхийдээ зэрэг сэтгэдэг тийм хүн байхаг хүссэн гэдгээр бүр бичсэн байна. Нийгэм тодорхой байр суурьтай нийгмийн нэг дүр баймаар энэ. Тий. Хятадын соёлын бас ялгаа энд гарч ирж байна үү? Тий, уламжлалын талаар эмэгтэй хүнийг бас авч үзэх байдал нь. Тэрнээсээ гэхээс илүү улс төр байхгүй юу? Яг тэгэхээр ингээд суртлах хуулга тэнд явж байгаа. Үндэс суурин тэнд одоо суртлах хуулга байгаа. Тэгэнгүүт тэр чинь барууны орон англи гэдэг чинь болохоор тийм биш байгаа шүү дээ. Тэр чинь нийгмийн систем нөр социалист биш шүү дээ, тий. Тэгэнгүүт нөгөө нэг одоо очингуудаа санал өгөх гэдэг гарал гайхдаг, тий. Мэргэжидээс гарах санал гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Би ч амьдралдаа санал өгч үзээгүй хинт надад саналыг мань асууж байгаагүй гэж бичиж байгаа байхгүй юу. Тэрүүгээрээ хэлж байгаа. Одоо жишээлх юм бол энэ санал авах гэдэг зүйл чинь нэм Швейцар ментр гэж жижигхэн оронд л ингээд өөрийнхөө улсын тусгаар тогтнолыг авч үлдэхин тулд авдаг зүйл гэж хятад сурталх хуулга гэдэг ч гэдэг юм те. Нөгөө найз залуу нөгөө би WASP хүн гэлчдэг байхгүй юу? Би цагаан арьстай протестант үзэл сурталтай хүн гэдэг. Одоо би цагаан арьстай протестант хүн гэсэн утгатай юм байна л да. Тэнгүүд миний хятад олж авсан дулимхан мэдлэгээр бол би энэ WASP-ыг болохгүй мэж гэдэг юм уу те. Тэрийг хэлж байгаа. Тэнд нөгөө нэг хөрөнгөтний нийгэм гэж хэлээд байгаа шүү дээ те. Тэр нийгмийн талаар магадгүй арчсан нийгмийн талаар одоо манай хуучин үе шиг гэх юм уу тодорхой мэдээлэл бас тийм ч их
очихгүй тий. Тэгэнгүүт нөгөө нэг дэлхийн технаас бол тодорхой хэмжээний мэдээлэлээр би алс хязгаарлагдмал байна шүү дээ тий. Тэр үүднээс ингээд гадаад ертөнцид гарч илүү тэр дэлхийн одоо барууных нь байна уу, ер нь бусад хүмүүстэй зэрэгцэх тэр хүсэл хятад охины дотор байсныг илэрхийлсэн төрөг байхгүй. Өөрөө ч гэсэн тийм үзэлтэй байхгүй. Өөрийгөө тэгж цааш та өөрийгөө ингээд 3 гүр тодорхойлооч гэсэн чинь өөрийгөө cold eye rebel гэдэг байгаа байхгүй. Юу гэсэн үг юм бэ гэдэг чинь би юм тогтсон хэв журам, ёс журмыг үгүйсгэгч гэсэн утгатай мэлээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол манай зохиолч маань өөрөө тэр хятадын социалист бодлого магадгүй эсэргүүцдэг хүн юм шиг байгаа юм. Тэгсээр нэ барууныхны хүлээн зөвшөөрдөг үг. Одоо энэ хөнгөтний үзлийг бас хүлээн зөвшөөрдөг гэвэл бас үгүй юм шиг байгаа. Өөрийн гэсэн нэг тийм үзэл бодолтой хүн юм шиг санагдсан. Тэгээ бас төрний асуултаа саналаа гүйцэгээд хариулчих тий. Хаагур явсан бэ гэдэг жааш тий. Тэгэхээр түрүү хэлсэнчлэн зохиолч маань бол өөрөө яг их Британи, Герман, Австрали, Францд амьдарсан юм хүн. Зохиолч тэрийгэ зохиолдор тусахтаа болохоор найз залуу нь анх Австрал төрсөн. Тэгтээ Герман аав, Англи ээжтэй. Тэгээд дараа нь Австралиас Герман руу нүүцэн тийм байдлаар төлөөлөвчж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ нөгөө хоёр зохиолын дөрүүд маань эхлээд Англид байжснаа дараа нь хүүхдтэй болонгуудаа Германд очиод тэгснээр буцаад Британд ирж амьдарч байгаагаар дуусаад ингээд төлөөлөвчсөн байсан. За саяны тухайд гэх юм бол манай зохиолч надад тийм угаас нөгөө зохиолч маань өөрөө яг амьдралаа бичсэн юм шиг санагдсан болохоор яг ингэж би хольж ирэх гэдэг. Зохиолын гол дүрийн бүсгүй хэрвээ зохиолч мөн гэд үзчих юм бол үнэхээр ухаалаг санагдсан. Тэгээд тэсвэр хатууж түрүүн би нэг зөв юм хэлээд ярьжсэн да. Тэрэн дээр одоо жишээлх юм бол энэ өрн буюу баруун зүгэл хятадд тэсвэр хатуужлыг бас илэрхийлдэг юм байна л да. Тэгээд энэ нь цохолтой яаж холбооч юм гэхээр баруунд ганцаараа очино. Их орон эцэг гэхээ хаяад очино. Тэнд цор ганцаараа гэдэг нь өөрөө тэнд очиод хатууж чинаа л гэсэн. Амьдралын хүнд бэрхийг өөрөө ганцаараа давна. Давуу харгаа өөрөө болно. Өөрөө тасан цогцсон гэсэн утгыг илэрхийлжсэн. Тэгэхээр эмхтэй бол амар хатуужилтай байсан. Тэнгүүд бас энэ зохиолыг уншиж байгаа бас ямар хүмүүст те илүү ойр дотн ч юм уу хань болох тийм мэдрэмжийг өгнө гэж бодож байна. Тийм. Энэ бол ерөөсө гадаадд байгаа хүмүүст маш их зүйлийг өгнө. За тэр нь гадаад гэдэг нь бүр зөвхөн Европын оронд те бүсгүй шиг Европын оронд гэдгээр илэрхийлэгдэхгүй. Хятадд гэх юм бол бас буун гэсэн үг. Хэдийгээр бид нар Азийн орн ч гэсэн тодорхой хэмжээгээр өөр соёлтой шүү дээ. Тэгээд энэ дээр бол та хятадыг ойлгоо гэвэл Европыг ойлгоё гэвэл энэ зохиолыг унших юм бол яг болон тохирно гэж үзэж байгаа. Ягаад тэгэхээр энэ чинь ер нь энэ зохиолчийн бүтээлүүдийг бас тэгж хэлдэг. Цаашлахын тухай сэдвийг үндсэн байдаг. Гэр орон гэдэг ойлголтын үндсэн философиг бас хүнддэг гэж үздэг байхгүй. Тэгэхээр энэ бүтээлээс гэр орноо орхиод, эх орноо орхиод гарах ямар байдаг юм бэ? Ямар хүнд зүйлсүүдтэй учирч болох вэ гэдгийг мэдэх боломжтой. Дээрээс нь бас ээжүүд уншвал бас их зүгээр санагдсан. Эмэгтэй хүмүүст амар тохирно. Ягаад тэгэхээр зохиолч бас ээж болж байгаа хэсгээ төрсөлдөг. Би энэ эмэгтэй хүнд бас ямар асуудал тулгарч болдог вэ гэдгийг энэ бүтээлдээ бас тусгаж өгсөн юм шиг санагддаг. Ингээд миний би мах бодоос тасарч гарсан зүйл те надад сургасан зүйл миний нэг хэсэг байсан зүйл тустай аим болчлоо. Энэ надад амар хүнд хэцүү тусч ийн гэдэг ч юм уу те. Энийг нөгөө нөхөртөө ойлгуулах гэж оролдож байгаа хэсгүүд гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг эмэгтэйчүүд гадаадд байгаа хүмүүс дээрээс нь хятад хэлийг сурж байгаа хүмүүс уншвал маш сонирхолтой санагдсан. Энэ дээр тодорхой хэмжээгээр нэг хэлний ялгаа гаргаад ирчихэж байгаа болохоор за хятадууд тийм зүйлийг одоо анхаардаггүй, тийм зүйлийг илүү үздэг учраас одоо ялгац гişүнгүй ярьдаг ч гэдэг юм уу тий хэлэн тийм байдаг юм аа. За энэ ханзны бүтцэн ийм байдаг юм аа ч юм уу. Тэг хятад энэ үггүй дэх амьгүй болох, бие үгүй болох гэх мэт ийм өгнүүд байдаг юм аа. Энэ нь ийм утгыг илэрхийлдэг юм аа. Хятадны яруу найрагт ингэж гардаг юм аа гэх мэтээр бас онцгой мэдээллүүдийг өгдөг болохоор бас сонирхолтой санагдана гэж бодож байна. Холуудын хооронд ямар зөрчилдөг, ямар сонирхолтой адлын явдлууд учирдаг вэ? Тэднээс ингэж сонирхуулаад яриач. Тийм хамгийн гол нь яг эндээ байгаах гэж бодож байгаа чинь цойлын нэр ч гэсэн амраг яриа шүү дээ тий. Энэ амраг хоёр гэдэг чинь хайр сэтгэлээр учирсан юм нэг хоёр хүн байна шүү дээ тий. Тэр хоёр хүнээр яг хоёр соёлыг, хоёр өөр сэтгэлгээг төлөөлүүлж чадсан. Тэр хэл сэтгэлгээний ялгаа гэж яриад байгаа зүйлийг одоо уншигчид хүргэхийн тулд ямар нэгэн дүр зохиож таарч тий. Тэр дүр нь болохоор эрэгтэй эмэгтэй хоёр тэр хайраар одоо уучраад гэр бүл үүсгэж байгаа хоёроор илэрхийлэгдсэн байгаа. Тэгээ тэрийг энэ зохиол бас уншаад их хөнгөн гэдгийг бас хэлмээр байна. Одоо та унших гэж түүртэй дах зүйл байхгүй. Тэгээд их хөвгөлтэй гэж хэлнэ. Ягаад тэгэхээр нөгөө хэл сэтгэлгээнээс үүсэж байгаа ялгаагаа бас ингээ хөвгөлтэй ингээ нэг үтсэн ёжтой үг мөгээр ёжтой асуултаар ингэж тавьж гаргаж ирдэг.